be educated, but I'm so frustrated. За юу яцхан залуучууд, бүсгүйчүүд завгүй аав нь энэ удаа Солонгос явсан аяллаа тэмдэглээ бичлэг болгоо оруулж байна. Японоос Солонгос руу аялж байгаа болохоор Японд байгаа залуучууд Солонгос руу аялах талаар мэдээллийг энэ бичлэгээс бүгдийг авах боломжтой. Тэгээд бид ажлаас жилээ аваад сургуулийн амралт таарсан болохоор Солонгос руу 5 хоног аялчаад ирсэн. Наритагаас явсан болохоор машинтайгаа яваад Наритагийн онгоцны буудлын зогсоол дээр машина тавьсан. Төлбөр нь нэг ойролцоогоор 7000 орчим yen болд юм байлээ 5 өдөрт. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслүүдийг аваа явуулчихад амар юм байлээ. Онгоцонд ч гэсэн хаанч яасан буудалдаа ч гэсэн юмаа зураад ингээд өөрийгөө сатуулаад явах боломжтой байт юм байлээ. Солонгос явах билетээ бидэд Trip.com-оос худалдаж авсан. Аль болох эрт худалдаж авах тусам хямдхан байт юм байлээ шүү. Ялангуяа 1 сар юм уу 2 сарын өмнө худалдаж аваарай. Яг ингээд тулгаа 7 хоногийн өмнө энэ төр худалдаж авах юм бол 1 сарын өмнө авсан мөнгнөөс чинь баг 2 дахин илүү үнэтэй болчихсон юм байлээ. Тэгэхээр аль болох эртхэн төлөвлөөд эртхэн билетээ худалдаж аваарай. Юу яцхан залуучууд, бүсгүйчүүд манай гэр бүл өнөөдөр дөнгөсэй Солонгост газарчаад байж байна. Солонгосоо нэг хэд оноо жоохон аялна гэсэн. Тэгээд өнөөдрийн энэ удаагийн влог юм байна. Дуустал сайн үзээрэй. Валюта нэрээ солиулж авахдаа тухайн улсад нь очиж байгаад солиулж аваарай. Тэгвэл танд илүү ашигтай байд юм байлаа шүү. Утасны интернетийн хувьд болохоор Инчон буудлын дээр буунгууд eSIM гэдэг ийм карт байд юм байлаа. 5 хоногт ойролцоогоор 25000 вон орчим. Интернет нь ерөөсөө хязгааргүй юм байлаа. Инчоны нисэх онгоцны буудлаас Сөүл стейшн хүртэл ерөөсөө нэг л галт тэргээр явд юм байлаа. Бид экспресст нь суугсан чи экспрессийн билет дууссан. Зүгээр энгийн галт тэргээр явсан. Тэгээд үнэн ч гэсэн нэлээд боломжтой санагдсан. Сөүл стейшн дээр буугаад шууд гудамжны хоолыг авч идэж үзсэн нэг сосисхтэй гадуура гурил юм уу юу юм нэг юм авсан. Нэлээд гоё дажгүй амттай санагдсан. Энэ Сөүл стейшн Японы Шинагава стейшнд нэлээд төстэй санагдсан. Солонгосынхоо хамгийн том галт тэрэгний одоо буудлын юм байлээ. Юу юм хаач? Юу юм? Сосистэй нэг юм ба. Гоё юм байна. Бид эдийн байрлсан буудлын болохоор Сөүл стейшнээс алхаад нэг 12-3 минут юм байлаа. Тэгээ бөөнөрөө алхацсан. Оо, аригаtou. Оо за энэ янз харагдах юм шүү. Нэг гоё өрөөгөө өгсөн юм шаараа. Хоёр өрөө. Нэг өрөөний хажууд. Iya. Нэг өрөө. 2017 ангууд. Yes. Яг л адилхан юм шүү. Зөвхөн байгуулсан энэ байгаа юм уу? Яг л адилхан юм шүү. 테레비 왔지다. 테레비 왔지. Тэрээс энэ хотын юу агуу гоё харагдах юм тий. 없지마 장난이야. Оо, ийне. Бэн. Igen бидэд ирчлээ энэ нэг юу вэ? Олив Янг гэдэг төрийн хатай байсан юм. Олив Янг хаалт байсан. Манай эхний өдрийг хөтөж маань ирчээд хөтөжээ явж байна. Энэ дөрвөн гацны 면도는 갖고
Оройн тэгээ буудлаасаа гараад Солонгостойгоо хоёр дүүтэйгээ уулзчаад Мёндон гээд газар ирсэн. Хоёр талаараа дүүрэн дэлгүүртэй, дэлгүүрүүдийнхээ урдуур ингээд дандаа ингээ хоолны лангуунуудтай юм байлээ. Дандаа гудамжны хоолнууд. Солонгосын хоолтой тэгээ юу ярих вэ? Тэгээд тест хоол бүр нь янзын амттай байсан. 이게 이렇게 무시하게 다 먹어. Марууны солонгос кимчи гэдэг үстэй. Япон кимчитэй адилхан байна уу? Өөр гоё юм. Дэдэд энэ Мёндонд бол ерөөсөй байхгүй юм бол алгадууд энэ Squid Game-ийн нөгөө нэг чихэр биш үү те. Чихрийг авсан. 네, 10,000원입니다. 네, 여기요. 감사합니다. 잡으세요. Юу юм аачаа? Чихэр юм уу? Жимс юм уу? Жимс нь ганы гадуур 9 чихрийг хайлууллаа. Шүдний дайсан шүү дээ. Ямар юм аа? Өсөө? Шүдээс яваа шүү дээ. Стане? Ката. амар дуурд юм энэ те. Жимээ те. Яг Энэ жимсний яг тийм гадуур. нэг юу идэв штэ. Бичлэг TikTok. Тийм. Маруу дуургаад идтээ. Энэ энийг хараа. Зэг нэг ийм өрөөнд. Эндээ ингээд хувцсны өлгөөр сейф тийм үү та. Ямаа болж болохоор сейф нэ. Дээр нь ямаа тавина. Тэндээ ийм том тойлтой юм байна. Энийг ийм найл та. Угаалгын өрөө нэг иймэрхүү. Эндээ нэг угаал түртэй. Тэгээ ингээд зурагт ортой нэг иймэрхүү өрөө байна да. Тэгээ яг хажуу талд нь яг нэг өрөөтэй. Яг энтэй адилхан. Тэгээ гэр бүлийн 4 хүн болохоор яг энэ хотел Грэсригээ буудлынхаа хамгийн дээд давхт юм уу? Сөүл бас гоё харагдаж шít те. Манай эхнэр энэ Fujita Kanko гэдэг компани байдаг байхгүй. Тэрний энэ Япон дахь салбарт нь ажилладаг. Энэ болохоор Солонгос дахь салбар гэсэн үг. Тэгээд бас эхнэрийн буйнд бас ийм айтайхан буудалд хамгийн дээд давхар махарт нь буугаад байгаа юм шүү аа. Дөрүүлээ болохоор заавал 2 өрөө авгээд тэгээд 1 өрөө нь одоо ингээд хоосон тэгээд бөөнөрөө 1 өрөөндөө ингээд чихэд байж ин аял гоё наа гоё. Бижиж химпэ мэмбэ гэдэг юм. Мэдгүй. Тийм. 하얗게 까장이 열어요. Энэ арай кондишн авч байгаа юм ямар нэг юм. Кондишн юм уу та? 까장이 열을까?
Эндээс доошоо харахаар Дадиан яна. доошоо харахаар нэлээд эвгүй юм байна 20 давхурт. Икавэ удаач. Солонгос дийснийхаа тэгээд Squid Game монголоор одоо юу гэх юм бэ? Монголоор юу гэж орчуулж юм бэ? Ikagame үгийн. Японоор икаг юм. Японоор Ikagame үү гэдэг. Canon-ы нөгөө нэг Бета сүрэг. бичээ гэх юм уу, чихэр гэх юм уу авахад. Сатуу Нөгөө талаар нь. Эсрэг талаар нь минь авах. Эсрэг талаар нь. Нөгөө талаар нь минь авах. За миний охин гамбатэ. Тэцгээдэ. Ага мо зэттэй реакшн аа. Уу маро. Ага мо Үгүй зэттэй. дээр тийм үү. Хүрх жоохгүй. Өөрч жоохгүй. Вау. Яа боломжтой. Диктор. Сүсү диктор. За миний охин Миний тэнцээ. Маро ууттай най миний охин. Маро дуусаагүй байна. Миний охин сайн дараад байгаа. Дараад. Аманай. Энча. Яа. Сольж байгаа юм уу хоёр? Дадабе тачаар кара. Хоёр болчихлоо шүү дээ. Дайжаб даа. Антста. И наамя жаа. Ямар урд юм бэ минь? На хитод Оо, миний охин баг болцсон юм шүү. Маро цаг дууслаа. 1 минут тавьчих. Зааварсан юм ээ. Харъя. Этэтэста. Минь. Оо, миний охин За минь ажилласан шүү дээ. чамаа дайдөө. Яа, ката. Вар катнай. Аа такеда. Аре. 9 7 Мару. Мару. Цукеの形。レチできたパパだ できた。さった。Өглөө нь тэгээд буудлынхаа өглөөний цайг цайхан идэж аваад хоёр дахь өдрийнхөө аялалд гарсан да. Өнөөдөр хүүгийн маань бас төрсөн өдөр. Би тэгээд хүүгийнхаа төрсөн өдрийг бас давхцуулаад Солонгос явсан. Солонгосын зам дээр бол Японы машин бол ер нь баг ёстой байдгүй юм байлээ. Ганц Purus нэг Lexus нэг ганц хоёр харсан. Бус нь бол ерөөс дандаа Солонгос машин эсвэл Европын машинууд их хвчлэн явж илээ. Солонгосын машинуудынхын тэр загвар нь өстө бүр тасарчжээ. Тэр гаднах загвар, доторх интерьер бол нэр үнэхээр гоё болсон байлээ. Оо, дека. Эй, за өдрийн мэнд бидэд өнөөдөр байлж байгаа буудлаас нэг 40 минут автобусаар нэг 40 минутын зайтай газар Сөүлийн нэг банттай номын сан билээ. Тэрийг үзэх гээд ирж байж байна. Автобус нь зүгээр юм байна. Юу яа гэв? Бидний мөнгө ашиглахгүй юм байна. Транспорт карт гээд автобусны карт бол байсан. Тэрийг зэнэглэг байсан чинь. Тэгээ сая баг нэг үнгүй явуулчлаа. Дараа нь данс руу шилжүүлээрэй гэдэг үнэ хийж байна. Тэгээ одоо нөгөө нэг карта зэнэглэж аваа тэгээд автобусанд ашигласан. Автобус нь 1500 вон гинөө. Монгол мөнгөөр 3000 төгрөг юм уу? Бидийг ирсэж яг гоё дулаахан яг янзын гоё дулаахан гоё байна. Яг дулаахан өдрүүд нь ирж таарлаа. Тийм. За нөгөө алдарт том номын сан дээр нэрсэн. Энэ номын санг хайхаар бол Starfield Library гэж хайхад шууд гараад ирд юм байлаа шүү. Тэгээд энд бол ерөөсөө оронгууд ерөөсөө тэр жигтэй жуулчд байлаа. Ном уншиж байгаа хүн бол ер нь баг байхгүй те. Тэгээд
харагдахгүй мэлээ. Ерөөсөө нэг зураг дарж бичлэг хийсэн баахан жуулчд байлээ. Солонгосууд нь ч гэсэн өөрсдөө нэлээд очт юм шиг байлээ. Энэ номын сан руу ороход бол ямар ч үн төлбөргүй юм байлаа шүү. Тий. Ерөнхийдөө очиод нэг үзсэн багт бол давгүй гой газар лээ. Баахан зураг дарж бичлэг хийгээд дурсамжаа үлдээсэн. Номын санд орж ирчээд бас ном уншихгүй гарах нь ч бас хайшаа юм те. Бас нэг хідэн солонгос номыг бас нэг гарчиглаад орхилоо. Давгүй юм байлээ. Номын сангаасаа гараад нэг алхаад автобусны бол руу алхаж яхад нөгөө алдарт нөгөө Gangnam Style-ийн гарны өшөө үлээ. Энтэй ерөөсө таарна гэж бодоогүй. Тэгээд гадаадууд чинь тэнд зүгээр бүжиглж өгч чинь. Миний хүү бас юугаараа дутгоо. Оппан Gangnam Style гээл бүжиглээд байдаг шүү. Жохон хүүхдтэй хүмүүс нэрээ гадагшаа аялахдаа хүүхдийнхээ тэргийг аваа явуучвал зүгээр юм байлаа шүү. Илүү дутуу мөнгө энэ төр бол төлөхгүйгээр авч явсан. Нэг юм хэд Монгол мөнгөөр хэд юм бэ? Монгол мөнгөөр 15,000 төгрөгөөр нэг юм power bank байт юм байна. Нэг л цэнэгэлдэг гэдэг. Тэгээ power bank хил дээр хураалгацсан тий. Энэ их давгүй мэн тий. Бид саяны номын сангасаа гараад Lotte World гэдэг парк дээр нэрж байна. Паркны хажууд нэг юм Seoul Sky гэдэг нэлээд өндөр цамхагтай байна. Японы юм цанхаг мангууд дээр зөндөө гарч ирсэн болохоор өндөр юм аргач нэг сонирн биш л байна л да. Парк дээр н орж байгаа тоглолт байна. Саяны номын сангасаа нэг л автобусанд суугаад нэг 20 минут яваад энэ парк байт юм байна. Lotte World дотроо нэлээд том юм байлээ. Маш их тоглоомтой. Тоглоом нь нэг өдрийн дотор ер нь дуусаж барахааргүй юм байлээ. Бидэд нэг цаг жоохон өнгөрч огт орсон. Бүх тоглоом дээр нь бол дуусаж амжихгүй. Lotte World дээр дараагийн өдрийн хөтчүүд манай дүүнер маань ирээд дүүнертэйгээ хамт тоглоод гоё байсан. Lotte World-ийн нэг өдрийн тасалбар нь 65,000 вон байлаа. Монгол мөнгөөр 150,000 орчим юм уу. Тэгээд яг эртхэн бол интернетээр болон эртхэн захиалах юм бол бас жоохон хямдэрд юм байл шүү. Энэ нөгөө алдарт Devajinгийн шат киног зураг авч ирсэн. Морин тойролгоо байна. Бас гоё юм байл. Lotte World нь дотроо болон гаднаа гэсэн хоёр хэсэгтэй байт юм билээ. Дотор нь ч гэсэн бас галзуу болгон байт юм билээ. Гаднах галзуу болгон бол энэ савлуур нь бол нэлээ амар юм билээ. Галзуу болгон баг цагийн өчртэй байсан болохоор энэ савлуур дээр суусаа. Бас
зүрх хамаар гарч ирэхээ шахаж ирлээ шүү бас л. За сэтгэлээ хаалцсан уу? Амар энэ. Угаалгах шахтаа. Дотор мотор гайгүй юу? Энд сэрингээд суултай. Солонгосын шарсан махан нэр үнэхээр тасархай амттай байлаа. Өнөөдөр бас хүүгийн маань төрсөн өдөр болохоор торт аваад төрсөн өдрийг бас тэмдэглэсэн. Нэг салгас. Найз хүн нэг. Сатанс найз хүн. Чи ямар амар жоохон байж байгаа шүү дээ. Амар сайн жижиг жоохон байж байгаа. Тэ мартагдахгүй төрсөн өдөр болох юм да энэ чинь. Төрсөн өдрийн мэндээр яв. Монголоор явах юм уу? Жаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе маргадаа. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярын мэнд. Ингээ 10 өрлөө. Манай байрлаж байгаа буудал харин юмтайгаа ойрхон их давгүй санагдсан. Хааны орд нь одоо энэ цонхоор ингээ шууд харагдана. Эндээс алхаад нэг 15-20 минут. Ер нь тэгээ буудлаа сонгохдоо ер нь юмтайгаа ойрхон буудал байвал ер нь нэлээд давгүй юм байл шүү. За тэгээ хааны ордноор дүүрэн жөөлчд байна лээ. Тэгээд хамбог өмссөн. Гадаадууд зөндөө таарсан. Хааны ордны хамгаалагчийн гутал нь Монгол гуталтай нэлийн төстэй санагдсан шүү нэрээ. Гадаадын ямар нэгэн улсад очиход тухайн улсын нэг үндэсний хувьцын өвсөө зураг давхар бол ер нь нэлээд гоё юм байл шүү. Тэгээ энэ хамбог нь болохоор 2 цагийн 20,000 вон энтергээд 2 цагийн 30,000 вон энтергээд янз янз байлаа. Ерөөсө хааны ордныхоо яг баруун талд нь нэт юм байлаа. Тэгээд малгай энтер нэмэх юм бол бас 5,000 вон энтер илүү төлнө. Тэгээд ерөнхийдөө нэг 30-аас нэг 35,000 воноор Монгол мөнгөөр нэг 70-80,000 төгрөг юм уу? Хамбог өсөх боломжтой байлаа. Хамбогийн тэр ийм түрээсийн газар өстө дүүрэн байт юм лээ. Бадаа аяга жижиг юм нэг олохгүй нэг шүү. Наашвар сүртэй байна. Андгоноо дэвчээ. We'll dress you up. Wait a second, please. Энэ амархан юм байна уу? Тийм байна. Хамбог нь бас нэг энгийн юм бэлээ. Өсөхөд ямар нэгэн тийм хүнд юм байхгүй зүгээр нэг хэдийн углаал товчлол болчт юм бэлээ. Эмэгтэйчүүдийн үсний чимэглэл нь бас нэлээд гоё чимдэм байлээ.
Мара. Хурга юм бэ миний хүү? Аа нараад. Мина. Сэнэ. За тэгээ Солонгосын үндэсний хувцастай зүгээр Canon тоглож байгаа юм шиг л тэргээр чинь баахан бичлэг хийлээ, зураг дарлаа. Хүмүүс харуул зүгээр Солонгос жүжигч нь ирчээд кино хийгээд байгаа юм биш үстэй гэж андуурхаар л юм болсон шүү дээ. I like to be away in my patience. Stay up, I feel so outdated. How can we look the other way? Sun is out, but the sky is gray. What would happen if I took a chance? It's always hard at first glance. I don't wanna, but I know I gotta do it. The truth is hard to swallow. I think I'll chew it. I wish I knew. Эй, за өдрийн мэнд, өглөөний мэнд, оройн мэнд. Өнөөдөр хааны ордон дээр ирээд хамбог өгсчээд баахан зураг дараалаад явж байна. Давгүй юм байна уу? Энэ хааны ордонд нь ирсэн бол энэ хамбогийн заавал өвсөөрөө гоё юм байна. It's not knowing that we're all screwed. 2 цагийн хамбог өвсөлт бол ер нь хангалттай юм байна шүү. Зөндөө их зураг дарна, зөндөө их бичлэг хийн. Тэгвэл бид баг ядарчаад байна. Баахан зураг даруул бичлэг хийчээд санаа дуусчих юм болов гэсэн чинь дуустгүй юм байлээ. Ара ардаасаа зүгээр янз бүрийн байрлал, янз бүрийн бичлэгний санаа энэ төр зүгээр гараал ирээд байсан. За. Faded. Hello to my loneliness. I guess that ignorance is bliss. Take me back to before I knew. Rewind, take it out of cue. Seems to be a given scared. Signed up for the moment of shame. ертөнцийн зүгээр хааны ордныхоо баруун талын жижиг хаалгаар гараад энэ замыг гараад жоохон хойшоо эргээд тэр артлын гудамж руу ороход л ерөөсөө дүүрэн хамбогны дэлгүүр байлаа. Бид эдийн Найдал хаан баг гээд авсан ер нь давгүй байл шүү. Солонгосын хоолны амттай бол ярих юм байхгүй юм байлээ. Энэ бид эдийн шүлийн эзэн халуун ногоо зарим хоол нь ихтэй. Тэгээд халуун ногоогүй ч гэсэн хоолнууд зөндөө байд юм байл шүү. It's great. What would happen if Багаасаа ахуулаад савнгийн дөөр үзсэн хүмүүс чинь тэгээ Солонгос очихоор нэг иймэрхүү бичлэгнүүдийг зүгээр хиймээр санагдаад байд юм байлээ цаанаасаа. I think I'll chew it. Бид тэгээ байрлсан буудлаасаа гараад эгчиндээ очисон. Солонгост бас эгч маань амьдардаг. Тэгээд ийм автобусанд суугаад сайхан очиод бууз эзэнтэй. Бас Солонгост амьдардаг дүүтэйгээ бас нэг ярилцлага хийгээд амьдсан. Солонгост амьдрах тухай, оюутан хүний амьдралын тухай ярьсан байгаа. Тэгээд дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй. Бидэд аниушгчээс гараад энэ хоёрыг тоглоом дээр тоглох цаа тий. Яг цаалаа хаж явж байгаа лээ. Squid Game-ийн тоглоомыг тоглоод хувцсыг худалдаж авахаар явж байгаа.
Аавын охин тэгээд хаач явсан энэ буддаг номоос салаагүй те. I wish I knew. Солонгос ирснийх бас Squid Game-аар хүүхдүүдэд тоглоулъя гэж бодоод Солонгосын Seonsu Station-ээс нэг алхаад нэг 5 минут байдаг юм Squid Game The Express гэдэг юм газар байт юм байлээ. Тэгээд ороод тоглоход нэг хүний 55,000 вон байна лээ. Хүүхд ч гэсэн ялгаагүй үнэтэй юм байлээ. Тэгээд нэг 90 минут орчим яг нөгөө Squid Game дээр гардаг янз янзын тоглоомнуудыг те тоглох боломжтой байт юм байлээ. Foundation. Okay, good. 綺麗ですね。 이네그래 말았대. Then, if you're ready, press the ready button and this. Жохон хүүхд бол ерөнхийдөө тоглоход хэцүү юм байлээ. Маро ч гэсэн тоглоход Марод айгу хүн санагдсан гэсэн. Тэгэхээр ер нь бол нэг 10 наснаас дээш хүүхдүүд бол орж тоглосон зүгээр болов гэж бодож байна. 네, 좋습니다. 힘듭니다. 사진 촬영도 Яг гоё тоглоомонд анхаарал тоглол бол бас гоё сонирхолтой юм байлээ. Эхний тоглоом нь энэ чулуу шиддэг штэ. Чулуу шидээд энэ дотрын гурвалжин өөрийнхөө од энтерлүүгээ өөрийнх чинь чулуучаа орох юм бол тэнд байгаа чулууг бүгдийг авна. Эхний тоглоом дээр шууд 1-р ангид орсон. Дараачаас нь тэгэл 2 руу шилжээл багсаа явсан. Охин руугаа бас анхаарлаа хандуулахгүй болохоор охин бас жоохон тэр юунаас нь ягаан хувцасны хүмүүсээс жоохон айгаад байсан. Дараагийн тоглоом болохоор ингээд гэрэл асна. Гэрэл асангууд ассан тэр юунуудаа чэйжлээд тэгээд энэ дээр гიშгээд явдаг нөгөө шидлэл нь хагараад доош ундаа штэ. Тэр тоглоомтой адилхан тийм тоглоом байсан. Маро хоёр шууд ихнийхээс хасагдсан. Нөгөө гэрлээ ойлгохтой хэлж чадаагүй. Манай хоёр хүүхдүүд энэ тоглоом нь хамгийн сонирхолтой байсан баг та. Миний өстэй амар итгэвчтэй тоглож исэн. Тэгээ энэ ягаан хувцастай хүмүүс нь ингээд зогсож явахд ирээд ингээд нүүрлүү хаарад янз бүр болоод ингээд хөдлөхгүй тэгээд идэв юм байлээ. Гэтэ Мина Маро хоёр яг эндээ нэр үнэхээр сайн юм байлээ. 오케이. 네, 1, 2, 3, 4. 오케이. 자, 오케이, 後ろで待ってください. 미나짱 닉다네. 신발까지 다 들어오셔서 말씀드렸습니다. 네, 좋습니다. 네, 들어온 순서대로. За тэгээд энэ улс татлалтын тэмцээн за тэгээд санал булаалдж байгаа юм шиг энэ гэрэл асгаар тэр нөхрөө нордог юм бас тэмцээн байсан. Хамгийн сүүлд нь нөгөө нэг хар хувцастай гарч ирээд яалагчт нь бас энэ бэлэг энэ төр өгд юм билээ. Бэлэг өгөхдөө зүгээр нөгөө VIP хүмүүс нь үзээд байж дээ штэ. Тэрний тэр багийг өгд юм байлээ. солонгос айл ямар шүү нэрэ. Гоё наа.
Ядарч байна. Гэрээ санаж байна. Гэрээ санаж байна. Маш хайрлаа да тий. Нэг аялал гоё байсан. 고했어. Юу нь гоё? 그래, 진짜. Хоол гоё хүнтэй болцгоо байсан. Бэбэдэг Инчон руу хөдөлгөөд Инчоны онгоцны болоо автобус дээр зогсож байна. Тэвэр сэлүүцсэн ер нь автобус чих явахын метроч ер нь асуудалгүй давгүй дээ. I like to be educated, but I'm so frustrated. Сүүлийн өдөр нь бидэд Инчоны онгоцны буудлынхаа яг хажууд ийм Skywest гэдэг ийм буудал буусан. Оройн бас дахиад нөгөө нэг шүлийн нийтлээ. Зүгээр нэг жижигхэн газар тэгээд шүлэнч гоён дээр бас энэ бибимбап хүртэл аюу гоё амттай билээ. Янз юм билээ. Солонгос дахь 5 өдрийн аялал бол нэрээ үнэхээр мартагдахааргүй гоё дурсан бүрдэж чадлаа. Тэгээ Солонгост байсан дүүнэртэй баярлаа, ихчтэй баярлаа. Сайхан байлаа. Тэгээ энэ удаагийн бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дараарай залуусаа.